This is the future. Evolution. This is the future. За санацгана анантай мэндийг та бүхэнд олоргүй Forex-ийн ээлжидний монолог бол эхэлж байна. За өнөөдрийн дугаар гадаадын том кинонууд дээр за тэгээд ерөнхий телевизүүдийн бичлэгүүд дээр за бас сурталчилгаа, сурвалж нэвтрүүлгүүд дээр бүгдэн дээр л нууц байгууламжийн талаар гардаг. За энэ бүхэнд бол Пентагон бол сектор 7 нэрээр алдаршаад олон түмний хүртэл болж зөндөөдгээ. Гэхдээ энэ талаар ер нь Пентагоны талаар бол амьдрал дээр одоо бидний төсөөлжсэн ерөнхий төсөөлөл бол арай өөр байдаг. Тэгэхээр энэ талаар бол хэвлээл амьдрал дээр бодит процесстэй бол танилцъя. Америк нэгдсэн улсын батлан хамгаалахын яамны байр Пентагон дэлхийд дээрх хамгийн танил байрлалуудын нэг. Пентагон гэх англи үг нь 5 онцгт Пентагон гэсэн грек үгнээс үсэлтэй. Уг байшин 1943 оны 1-р сард барьж дуусгасан бөгөөд түүнээс өмнө батлан хамгаалахын яамны хэд хэдэн тустай барилгад байрлаж байсан бөгөөд байрны үеэр албаа гисдэнтэй хурдцтай өсч байсан болохоор байрнуудаа багтгаа болж эхэлжээ. Пентагоныг анхнаасаа тэгж барина гэж зураг төсөл гаргаагүй. Зүгээр л тохиолдлоор шахуу бий болсон байрлал гэж хэлж байна. Барилгын талбай хажуудах 5 зам болон тэтгэрийн гол замууд 180 градусаар нийлж байсан нь энэхүү Пентагон хэлбэрийн байшин барихад хүргэжээ. Зөв 5 онцгтын өнцгүүд яг тийм градусаар огтлцдог бөгөөд замуудад захирагдаж гаргасан зураг төслийг бүгд дэмжсэн. Пентагон барилгын ажлыг 1941 оны январаас эхэлсэн бөгөөд Потамак гол Иролос бетон зурхад ашиглахаар хэдэн 100 мянган тонны сариг малтаа авч байсан байна. Барилгад төмөр бараг ашиглагдаагүй учраас металл төмрүүд тэр үед батлан хамгаалахын яамны ажил төрлийн хэрэгцээ туйлын чухал байсан. Түүнээс эмнэгдсэн металлаар бүхэл бүтэн эсмиднец хөлөг онгоц бүтээгээд хангалттай байсан бөгөөд зарим мэрэгчлэнүүд тооцоолсон барилгыг маш богино хугацаанд ердөө 16 сарын дотор барьж усгажээ. Барилгын ажилд ажиллагдсан хэдэн мянган ажилчид 3 ээлжээр өдөр шөнөгүй ажиллаж байсан бөгөөд Пентагон 5 давхар газар дороо мөн 2 давхрын төвшөнтэй албан тасалгаа танхимууд нь 28 км урттай 5 английн дагуу байрлажээ. Сайн тооцоолсон архитекторын төлөвлөлтөөр хамгийн аслагдсан 2 цэгийн хоорондын замыг туулахад ердөө 7 мянга зарцуулдаг. Америк нэгдсэн улсын батлан хамгаалах яамны төв байр нийт 26 мянган орчим хүн ажилладаг байна. Гэт барилгын талаар олон сонио ачин зүйл яригддаг бөгөөд Америк нэгдсэн улсын эсрэг чиглэлт алдарт Пентагон барилгын тухай 9 баримтыг та бүхэнд илэрхийлье. Виржиниа мужийн Арлингтонд барилах Америк нэгдсэн улсын батлан хамгаалахын яамны уужим байр 1941 оны 9-р сарын 11-нд ашиглах боломжгүй болсон шинжилэн алдарт Пентагон баригдсан түүхтэй. Ашиглалтанд орсноос 3 сарын дараа Америк нэгдсэн улс болон холбоотон Герман, Итали, Япон улсуудад зайн тарлсан бөгөөд 1945 он гэхэд Пентагон дэлхийн хамгийн хүчтэй цэргийн хүчний байр болсон байна. 1-р асар том хэмжээ. Барилгын нийтлэл 2 сая км квадрат бөгөөд хонглоод өрт 27 км. Төв данхим 2-га орчим хэмжээтэй харин ердөө 24 м өндөр 5 давхар байсан бөгөөд 5 талын нэг тал нь ихэд 280 м урт учраа анх утас цахим холбоо үүсгэх хөхөд мэдээ дамжуулагчдын өрөөний хооронд роликоор мэдээ өргөдөг байсан гайхах зүйл байна. 1943 онд барилгын ажил дууснаар Пентагон дэлхийн хамгийн том офис болсон бөгөөд одоо ч томоохон офисуудын тоонд багтсан хэвээр байна. Төргөө хугацаанд баригдсан. Хэсэг хэсгээр баригдсан учраас анх шавыг тутгснаас ердөө 8 сарын дараа буюу 1942 оны 4 сарын сүүлэхэд эхний ээлжийн ажилтнууд дүүж орсон. 24 цагийн дараа тасралтгүй үргэлжилсэн ээлжийн барилгын ажил явагдаж байснаар 1943 оны 1 сарын 15-нд барилгын ажил дуусчихжээ. Архитекторын барилгын явцыг гүйцэхгүй байсан. Суд дээргийн алдлагын дараа мянган зэрэг ажилтнууд Вашингтон руу шилжиж офис хөдөлцөөг болсноор барилгыг маш дөрвөн хугацаанд барьж дуусгахыг эрхлэгчид шаардсаар үүнээс үүдэн барилга тус өр 1000 гаруй архитектор ажилласан
бөгөөд барилгын план зураг болон бусад холбогдох зургууд эцсийн байдлаар дуусахаас өмнө барилгын ажлууд эхэлж байсан. Барилга бараг бүхэлдээ бетоноор хүргэсэн. Дайны онцлогийн шалтгаанаас барилгын материалын сонголтгүй байсан бөгөөд барилгын ажил эхлэхээс 2 жилийн өмнө Европ даа эхэлж гангийн өмсдөл зах зээлд бий болсон байна. Өндөр барилга барилгад ган ашигладаг учраас Пентагон намхан баригддаг. Тэгэхээр боломжит барилгын материал бетон байсан. Бетон зурхайн тул Потомакаас 680 тонн хайр гэж үүсэх бөгөөд гам байхгүй ч тус барилга үнэлж цахилгаан шатгүй болсон. Гэхдээ сүүлд хийгдсэн томоохон их цэцрийн төслөөр одоо барилга 70 цахилгаан шаттай болсон. Анхны загварын дагуу 5 талтай хийгдсэн. Arlington Farm дээр барихаар төлөвлөж байсан гаргасан анхны загвар тийм 5 талт Пентагон хэлбэртэй байсан. Гэвч уг барилга баригдсанаар Arlington-ы үндсэн уршуулган газраас Вашингтоныг харах хэсгийг далдлан гэж үзээд өөр газар хуучнаар хөөврийн талбай бол сонгосон байна. Харин энэ үед барилгын зураг төслийн ажил нэлээд явагдаж хэлбэр төстэй өөрчлөгдөхөд оройтсон байлаа. Үүнээс гадна ерөнхийлөх Рузвельт хэлбэр нь таалагдж байсан бөгөөд учрыг асуувал Рузвельт хэлэхдээ өмнө хизээж ийм хэлбэртэй барилга баригдаж байгааг учраас надад их таалагдсан гэсэн байна. Пентагон хэлбэр нь өөрөө үргэлжлэхтэй байсан. Пентагон хэлбэр нь дугуй хэлбэртэй барилгуудын нэгэн адил алхах цайг дөрвөлжин барилгатай харьцуулахад 30-аас 50%-аар багасгаа зогсохгүй талуудын хэсэг тэгшгэн нүчээр барихад жилүү хялбар гэсэн тооцоог архитекторууд гаргасан. Тухай Стив Вогл Вашингтон Пост зүгт ярилцлаганд орсон байдаг. Онлын үед барилгын дурын цэгийн хооронд алхах 6 минут хангалттай байсан бөгөөд түүний хэлснээр Пентагон хэлбэр нь цахилгаан, сантехник зэрэг холбох хэрэгсэл болон зайгаа илүү үргэлжлэхтэй ашиглах боломжийг олбордуулсан байна. Хайрсангөөр ялгарсан тусгаалсан ариун цэврийн өрөөтэй болгочихсон. Тухайн үеийн олон нийтийн барилга барих тухай Виржиниа мужийн хуулийн заасны дагуу Пентагон ариун цэврийн өрөө хоолны хэсгийг хайрсангөөр тусгаарлан барихаар төлөвлөж байсан. 1941 оны 6 дугаар сард ерөнхийлөгч Франклин Рузвельт батлан хамгаалахын барилгад арьс өнгөний үзэл үйлчлэхгүй болсон тухай 8802 доод зарлиг болгосон байна. Тэрээр 1942 онд барилгын үйл явцтай танилцах үедээ хэдих ариун цэврийн өрөөнд нийт 284 байсан бөгөөд байгааг анзаарч дээрх зарлигаа гаргасаач энэ барилгын явцад зохицсон арьс өнгөөр илгуулалттай холбогдох олон асуудлыг нэг бүр зэгцэлсэн байна. Дайныг эсрэг үстэд барилгын газраас хөндөрүүлэх төгсөн. 1967 онд Вьетнамын дайныг эсэргүүцэж үйлдэл оргилдоо өрсөн байна. 1000 эсэргүүч Пентагоныг чиглэн чагсаж тус барилгыг газраас хөндөрүүлэхээр завдсан. Орлогоо мэдээж амжилтанд хүрээгүй бөгөөд яагаад гэвэл тэд эхлээд 680 тонн тулгарна шүү дээ. Артур сэтгүүлч үйл явдлыг тухай амд амтсан нэгэн яриаг бол нийтлсэн. Үүнд төлөөлөлтийн шатнд явагдаж байсан цэргийн удирдлагууд босгочдын тэргүүлэгчтэй хэлэлцээр хийсэн гэдэг. Цэргийн удирдлагын зүгээс хэрвээ барилгыг газраас өргөж хөндөрүүлвэл барилгад хохирол учруулна хэмээн имэжсэн байдаг. Нууцр барилгын явцыг дүрсгэхийн тулд ахлагчид тэндээ өрөө гаргаж байрладаг байснаас нэг нь барилга баригдаж дуусны дараа ч үлдсэн байсан. Ахмад Роберт Фюрман цэргийн хэлцээний дотор жижиг цонхгүй өрөө олсны дараа Вашингтон руу айлчлалыхдээ тэнд барилж зочдууд зардлаа хэмдэг байсан. Удалгүй тус өрөөний эрх баригчид мэддэг болсноор нууцрыг нураас ааж тэнд барилах үедээ хэд хэд удаа чемодантай зүйл барьж гарч ирэхийг ажилтнууд харсан байдаг. Яагаад үе чемодантай зүйл авч гардаг энэ өрөөнд юу байсан хинч мэдэхгүй байна. Пентагон харь гарагийг нууцаар судлахад 22 сая доллар зарцуулсан. Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалахын яам харь гарагийг нууцаар судлахад 22 сая доллар зарцуулсан тухай төрийн департаментын аюулгүй байдлын байгууллага мэдээлсэн. Нью-Йорк Таймс-ны албан ёсны их сурвалжаар ярьснаар штатд харь гарагийг судлах төслүүд маш өндөр хамгаалтаар нууцаар явагдаж байсан. Төслүүд 2007-аас 12 оны гэжээ. Үүнтэй дууг төлбөрүүдэд ажиллаж байсан хүмүүсээр ярьцлага авчирсан бөгөөд нислэгийн аюулгүй байдлыг наривчлсан хөтөлбөрийн нэрийн дор явагдсан төслийг цэргийн дотоодын аюулгүй байдлыг экст ажиллан Луиз Элизандо удирдах байсан бөгөөд тэрээр 90 оны 10 дугаар сарын 4-нд огцорсон байдаг байна. Огцорсон шалтгаан төслийн санхүүжил зогсонтой холбоотой байсан. Харь гарагийн судлалын үрээл нь агаарын нисэх хүчний албан хаагчид үйл дайх биетэй таарч авсан бөгөөд тухайн мэдээллийн цуглуулж харь гарагийн биет байх боломжтой хэд зүйлсийг цуглуулж болзошгүй аюулын үед
ямар арга хэмжээ авах тухай судлах зорилготой байсан гэжээ. Ингэхдээ тэр бүмтэн Роберт Биглоугийн компани Пентагонтой гэрээ байгуулж 2008-аас 12 онд харь гариг судлахаар 22 сая долларыг төсөөс гаргуулсан байдаг. Пентагон албан ёсоор үлдээнэгдэх нисдэг биетүүлэн харийн агентийн талаар судалдаг байсан бөгөөд энэ нь бол нэг зүйлээр ил болсон байдаг. Энэ нь бол Пентагон үлдээнэх нисдэг биетийн бичлэгийг бол өөрсдийн цахим орчноор ил болгосон явдал. Америкийн нөхцөл байдлын батлан хамгаалах яам албан ёсны цахим орчинд үлдээнэгдэх нисдэг биетүүдийн үзэгдлүүдийг харуулсан 3 дүрслэлийг бол байрлуулсныг тухайн үед CNN дамжуулж ирсэн байна. Цахим орчинд байршуулсан нэг дүрслэлийг 2004 оны 11-р сард хийсэн бол үлдсэн үергийг 2015 оны 1-р сард байршуулсан байдаг. Эдгээр бичлэгүүд 7-оос 17 онуудад Пентагоны зөвшөөрлгүйгээр интернетэд цэцэгдэж байсан талаар их сурвалж бол мэдээлж байсан. Цэргийн онгоцноос хийсэн бичлэгүүдтэй нисчүү объектууд харагдах бөгөөд эдгээр нь онгоц нисдэг дэрэг бусад төрлийн нисэх төхөөрөмжийг алинтай адилгүй байсан. Дүрс бичлэгүүд дээр ажиллахад агаарын үзэгдлүүдийг өрдөө адил үл танигдах зүйлс хэмээн тодорхойлж байсан бөгөөд Пентагон тухайн үед өнгөрсөн оны 10-р сард Америкийн нөхцөл батлан хамгаалах яам Two-Day Stars Academy Art Science компани харь гаригийн биетүүдийг судлах гэрээг бол нууцаар байгуулсан байдаг. За энэ үрээд бидний ээлжидний влог бол өндөрлж байна. За дараагийн влогоор уулзтлаа бол түр баярлалаа. За тэгээс subscribe, like дээрээ. This is the future. Evolution. This is the future.